холбооны твининг буюу хосмол түншлэлийн хөтөлбөрийн Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төслийн аль биесны нээлт 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр боллоо. Нийтийн ажиллагаанд төслийг хэрэгжүүлэгч Европын холбооны гишүүн улс болох холбооны бүгд найрамдах Герман улсын төрийн өндөр алтан тушаалтнууд болон Монгол Улсын дээд шүүх, шүүхийн актем, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо тэргүүтээ шүүх эрх мэдлийн байгууллагууд Монгол улс дахь Европын холбооны болон холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрууд бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг хурлыг нээж хэлсэн үгэндээ төслийн хүрээнд шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулж чадварыг бэхжүүлэх, шүүхийн тогтолцооны үр дүн, гүйцэтгэл хариуцлагыг нэмэгдүүлэх, шударга ёсонд итгэх хэтгэлийг нэмэгдүүлж хүртээмжийг сайжруулах гэсэн үндсэн 3 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, судлаач туслахыг чадварчуулах, шүүхийн академийн судалгаанд дүн шинжилгээ хийх, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд ахиц гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцоллоо. Төслийн үндсэн түлш байгууллагаар Монгол Улсын дээд шүүх хамтран ажиллаж байгаа бөгөөд шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн актем болон шүүхийн сахилгын хороо оролцож Монгол улсад хараат бус, хариуцлагатай, эргэн төвтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. За энэ төслийн тухайд гэх юм бол 3 бүрэлдэхүүн хэсэгтэй ажиллаж байгаа. Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг бол дээд шүүх болон дээд шүүхийн дэргэдэх шүүхийн актемтэй холбоотой үйл ажиллагаанууд байгаа. Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг бол шүүхийн ерөнхий зөвлөл, гуравдугаар бүрэлдэхүүн хэсэгт бол шүүхийн сахилгын хороо ажиллаж байгаа. За хосмол түншлэлийн төслийн тухайд гэх юм бол энэ төсөл нь өөрөө Европын холбооны орнууд, гишүүн орнуудын болоод Монгол улсын ижил төвшний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, байгууллага хооронд мэдээлэл болоод шилдэгт Европын холбооны шилдэг туршлага мэдээллийг солилцох ийм зорилготой төсөл байгаа. Уг төслийн Монгол талын байнгын зөвлөхөөр улсын дээд шүүхийн шүүгч зогт ажиллаж байна. Монгол улсын шүүхийн байгууллагууд бол иргэдийнхээ итгэлийг авах гэдэг юм уу те сайжруулах хэрэгтэй байна. За ингээхийн тулд юу хийх вэ гэхээр шүүх өөрөө ажлаа сайжруулах хэрэгтэй гэж бодож байгаа, үзэж байгаа. Шүүх яаж ажлаа сайжруулахаар 3 хэсэг ажлын хүрээнд ажлаа сайжруулах. Нэгдүгээр шүүнсдэх ажиллагааны чанар сайжрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээ сайжрах хэрэгтэй. Хоёрдугаар шүүхийн өөрийнх нь дотоод зохион байгуулалт үйл ажиллагааны тэр процесс тодорхой байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энийг сайжруулах хэрэгтэй. Гуравдугаарт өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрийг олон нийтэд таниулах, ойлгуулах, тэдэнтэй харилцах, олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй, нээлттэй байх гэсэн ийм 3 чиглэлээр шүүх өөрөө ажлаа сайжруулснаар сая иргэдийнхээ итгэл үнэмшлийг бид нар даана гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ 3 чиглэлд Герман улсын хүрсэн түвшинг бид судалж байгаа. Ингээхийн тулд яаж байгаа вэ гэхээр бид нар хосолж ажиллаж байгаа. Хослон гэдэг нь ихэрлэн гэсэн үг юм да. Герман улсын яг ижил түвшний шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанаас суралцж байгаа гэсэн. Тэгээ энэ төсөл бол өөрөө 2 жил орчим үргэлжлэнэ. Энэ хугацаанд маш олон ийм жижиг гэж хэлэхээр болох юм те үйл ажиллагаануудаас бүрдээд эцсийн эцсийн дүндээ бол 2 жилийн дараа гэхэд Герман улсын шүүхийн сайн туршлагаас бид савныхаа хэмжээгээр хутгаж авч гэдэг юм уу те савныхаа хэмжээгээр өөрсөндөө нааж авч ингэж үлдэхэл зорилготой байна. Тэгэхээр төслийн үндсэн гол зорилго бол ерөөсөө тэр. Европын холбооны санхүүжилтээр холбооны бүгд найрамдах Герман улсыг хэрэгжүүлж буй уг хосмол түншлэлийн төсөл нь 2025 оны 4-р сарын 1-ээс 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм.